Сайн байцгаана уу? Та бүхэнд миний санхүү аппликейшнийг iPhone утсан дээр хэрхэн суулгах вэ бичлэгийг танилцуулж байна. За Facebook chat, эсвэл Viber, Telegram аль нь ч байсан болно. Линк рүүгээ орно. За энэ линкэн дээр дарж өгнө. За ер нь бол Safari дээр нээдэг шүү. За Safari дээр нээгээд за энэ дотын 3 цэг дээр ингээд дараад share хийнэ. За iPhone, Android утастай хүмүүс маань бол ингэж суулгах шаардлагагүй. Угаасаа шууд install гэд програм суулгах гэдэг юм харагдаж байгаа. iPhone-ийн хувьд болохоор жоох ялгаатай учраас ингэж оруулж байгаа. За ингээд view more хийлээ. Add to home screen гэдгийг сонгочихно. За ингээд миний санхүүгээд аппликейшн маань add хийгээд дарлаа. За ингээд програм маань суучж байгаа. За ингээд дээр нь дарлаа. За хуучин хэрэглэгч үү, шинэ хэрэглэгч гэж асууна. За та хэд болохоор шинэ хэрэглэгч учраас шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх гэж ороод өөрийн одоо хувийн мэйл хаяг те нэр, утас, пин код гэсэн мэдээллүүд бол оруулж өгнө. За ер нь бол мэйлийг бол та хэд маань дараа нууц үгээс сэргээлт ашиглаж байгаа учраас жинхэнэ одоо мэйлээр нь оруулж байгаарай. За ингээ хуучин хэрэглэгчээр нэвтрэх гээд за энэ лицензийн код гэдэг энэ зүйлийг бол манайхаас үүсгэж өгж байгаа. За би ингээ тест хэрэглэгчийнхаа нууц юугаар лицензийн кодыг оруулж байна. Ингээ copy paste хийгээд нэвтрэх гээд арчнаа. За ингээ тест хэрэглэгч нар маань болохоор 4 ширхэгтэйгээр нэвтэрч харж байгаа. За ингээ програм руугаа нэвтрээд. За энэ шинжилэлт бол манайхаас бол одоо ингээд ямар нэгэн алдаа жижиг сажиг сайжруулалт юм уу те ямар нэг юм хийх юм бол шууд ингээд мэдээллүүд нь шинжилэгдээд явчихж байгаа шүү. За мөн таатай бас ингээд нэмэлтээр хэлэхэд энэ санал гэсэн хэсэг дээр одоо өөрсдийнхөө одоо асуулт эсвэл алдаа те ямар нэгэн энэ програмтай холбоотой мэдээлэлээ энэ дээр илэрхийлээд илгээчих юм бол одоо би бол эндээсээ хараад кино авчнаа. За баярлалаа.